Форекс арилжааны талаар хүмүүр өөрсдийн ойлголттой болж арилжааг эерэг болон сөргөөр ойлгож болох ч сөрөг тал нь манай улсад нэлээд дэлгэрсэн байна. Жишээ нь хүмүүс арилжааг амар хялбар мөнгө олох арга, хурдан хугацаанд хөрөнгөжих боломж, хэдэн төгрөгөө хурдан өсгөх гэж хардаг. Энэхүү бодлоос хов хоосон үлдэх, цаашлаад өрөнд орох зэрэг маш таагүй үр дүн бий болгоч эрсдэл би ингээд хэдэн өдрийг гонигэрж өнгөрүүлэгч энэ хүнд юм шүү дээ. Аяяяя. Арилжаа эрхлэн гэдэг арилжааны мэдлэг, чадвар, мэдрэмж зэргийг маш ухаалгаар тэнцвэртэйгээр зохион байгуулах чадварыг биднээс шаарддаг. Бид үр дүнгээс илүүтэй арилжааны процессыг анхаарах нь зүйтэй юм. Үүнд ханшийн анализыг зөв хийхээс ахуулаад хизээ орох, хизээ гарах, эрсдлээ хэрхэн тооцоолохоос ахуулаад мундахгүй олон зүйлс биш үү дээ. Энэхүү зөв процессын дагуу ажилласнаар өөрсдийн хүссэн үр дүндээ та бүхэн хүрэх боломжтой. Та бүгдэд амжилт хүсье.